Анагаахч их дэлхийн үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд нээлттэй хэлээ. Монгол-Германы дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан төсөл юм. Байгаль дэлхийг хайрлах анагаах тухай уран бүтээлчдийн дуу хоолойг нэгтгэж байна. Европ Азийг хуралгаар холбож байгаа энэ үзэсгэлэн уран бүтээлчид өөрийн бүтээлээр дамжуулан соёлын харилцаанд хувь нэмэр оруулах, дэлхийн урлагийн давцанд гарч ирэх боломжийг олгож байгаамаа. Энэхүү үзэсгэлэн хоёр орны уран бүтээлчдийн орчин үеийн урлагийн хэллэгийг нэг дор төвлөрүүлж, дэлхийтэйгэн зохицсон оршихуйн тухай шин санаа, сэтгэлгээ, сорилт, шийдлүүдийг урлагийн хэлээр илэрхийлсэн онцгой төсөл юм а. Герман Монгол 10 уран бүтээлч хүн ба байгаль, сүнслэг оршихуй болон өөрчлөлтийн тухай сэдвийг өөрсдийн бүтээлээрээ дамжуулан толилуулж байна. Тэгэхээр энэхүү төслийг бол бид нар анх гол нь Монгол улсын гадаад харилцааны гадаад бодлогын зөөлөн хүчний бодлогын хүрээнд хоёр улсын хооронд соёлоор дамжуулаад салбар хоорондын хамтын ажиллагаанд хэрхэн бас одоо бид нар өнөөдөр 21-р зуунд ажиллаж амьдарч байгаагийн хувьд тийм ээ бид нар тулгамж байгаа асуудлыг түүх, археологи, соёл, уламжлал мөн одоо орчин үеийн урлагтай хэрхэн холбож одоо иргэдэд тийм ээ үзэгчдэд урлаг судлаачдад уран бүтээлчдэд төлөвлөх вэ гэж одоо бид нар хамтдаа 2019 онд анх одоо хамтран зохион байгуулагч нар сууж ярилцж байсан. Энэхүү үеэс одоо бид нар 2022 онд ковидын асуудал гараад хойшлоо ингээд 2022 онд бид нар бол ажилдаа орсон байж. Анагаахч их дэлхий гэсэн үзэсгэлэн маань нэг талаас төслийн маань сүүлчийн тайлан боловч нөгөөтэйгөр хоёр улсын хооронд тогтоосон түншлэлийн тийм ээ одоо хоёр жид хийсэн үр дүн бас зөөлөн хүчний бодлогын хүрээнд бас соёл урлаг маань хэрхэн өгдөж байгаа, хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа хэрхэн явагдаж байгаа гэдэж байгаа үр дүн бас тайлбарж. Үзэсгэлэнгийн хувьд бол манад баг анх удаага ийм шинэ уур амьсгал оруулсан үзэсгэлэн гэж хэлж болно. Жишээ нь ялангуяа орчин үеийн одоо урлагийн нүдээр тийм ээ contemporary art-ыг одоо энэ манай Монгол улсын үндэсний хэмжээний музейд одоо дэглэн үзүүлж ард түмэнд одоо нүүдлийн соёл иргэншилд гарч байгаа өөрчлөлт тийм ээ түүнийг одоо нийгэмд дуу хоолой болгон харуулах одоо гүүр нь болж байгаад бол манай музей хувьас бол маш их баяртай байгаа. Иймд цаашид өшөө олон ийм үзэсгэлэнгүүд гарах үе таалгыг нээх мөн үндэсний хэмжээний музей өөрөө одоо зөвхөн ямар нэгэн үзэл баримталтай баригдахгүй маш олон чиглэлээр үзүүлэг дээрээ тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг учраас зөвхөн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй одоо арт ток буюу одоо артист ток буюу уран бүтээлчдийн ярилцлага тийм ээ мөн боловсролын хөтөлбөрүүд нэг танхим болон 6 танхимуудаар 5 төрлийн боловсролын үйл ажиллагаа энэ үзэсгэлэнг дамжуулан явагдах юм аа. Анагаахч их дэлхийн үзэсгэлэнгийн уран бүтээлүүд Улаанбаатар хотын өөрийн онцлог түүхэн нийгэм байгаль соёлын эсрэг тэсрэг орчинтой уялдаж байгаа юм. Монгол улсын улс төрийн шинжлэх ухаан соёлын төв болсон энэ хот эрс дэс уур амьсгал нүүдэлчдийн уламжлал болон хурдцтай хотчлолтын давхар шинжийг агуулдаг. Энэнд байгаль хүн нийгмийн харилцааны түвшинд дэлхийн нийт тулгамдж байгаа томоохон асуудлуудыг илүү тод харуулж байгаамаа. Insofern ist das auch voller Stolz. Улаанбаатарт нэгэн шин өнгө мэдрэмжийг өгүүлэх энэхүү үзэсгэлэнгийн танхимд энгийн материалаар хийсэн бидний амьдралын нэг хэсэг мэт байдлаар дэлгэгдсэн урлагийн бүтээлүүд бий. Хоёр орны уран бүтээлчид оршихуйн тухай эсэргүүцсэн их дэлхийн эмзэг байдалд хүний хариуцлага оролцоо яаж нөлөөлөх, байгальтайгаа хэрхэн зэрэгцэн орших тухай өөрсдийн судалгааны үр дүнд олон юм заргуулхтэн таны сэтгэлдэж гүнзгий дулаан мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ich hoffe, auch in dieser Ausstellung übertragen zu können. Монголынхаа үндэсний одоо нүүдлийн аж ахуйн юмыг дахин сэргээе, хэвээр нь ашиглая, орчин үедээ хол бий гэсэн тийм санаануудыг гаргасан байна гэж ингэж үзэж байна. За тухайлбал энэ гэр бай, энэ авдар байж байна. Тэгээд энэ авдрыг би маань энтхийнхаа найзмаг тайлбарлаж ялээ. Одоо нэг 30 40 50-аад оны үед бол одоо гэрийн эзэгтэй бол энэ дотор өөрийнхөө одоо нарийн нандин зүйлүүдийг хадгалаад, чихэр бовоо хадгалаад хөөгтүүд болон зочин гээчнэрхээр эндээсээ уудалж ингэж өгдөг юм аа гэд ингэж инээгээд ярьсан чинь мань хүн манад бас тийм байсан гэж ярьж байна. Тэргээрээ сонирн байна. Ер нь одоо Азийн ард түмнүүдийн соёл зан шил ижил төсөөтэй байдаг. За манай Монголын бол нүүдлийн одоо аж ахуй болохоор сайхан одоо малынхаа ноосоор сайхан эсхийгээ хийдэг. Хийсэн эсгийгээрээ гэрээ одоо бүрдэг. За эсгийгээрээ бол ширдэг нэгдэг. Ийм сайхан одоо уламжлалтай
Үзэсгэлэнгийн нэгэн чухал сэдэв бол дэлхийн нийт ноолуурын 40% үйлдвэрлэдэг Монголын ноолуурын салбарын байгаль орчин, эдийн засаг, нийгмийн нэгдсэн сорилтууд юм. Бэлчээрийн дац хэтрэлт, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, нүүдэлчдийн эдийн засгийн дарамт зэрэг асуудлууд нь дэлхийн нийтийн уур амьсгалын бодлого, доктортой байдал, хүн байгальд эдийн засгийн зөрчилдөөнтэй шууд холбогдож байгаамаа. Эдгээр сэдвийг уран бүтээлчид материалын судалгаа, процессын урлаг болон орчин үеийн дүрслэлээр илэрхийлж, шийдэл хайх шинэ өнцөг санал болгож байгаамаа. Тэгээ уран бүтээлчдийн зүгээс яг 22 оноос хойш энэ дээр нүүдлийн соёлын судалгаан дээр ажиллаж байгаад монголчууд ер нь галаалаа айгүйх бэлгэддэм байна. Тэгэхээр ингээд эсгээгээр маш том галын дүл хийсэн. Тэгээ энэ дээрээ бол хөгжмийн зохиолчдтой уг санаагаа хэлээд энэ тэнгэртээ бид нар галаараа дамжиж харьцаад идэм юм шиг юм маш гоё судалгаан дээр бол үнэхээр гайхамшигтай бид нар бүгдээрээ галтаа муухай юм хийдэггүй, ариун байлгах ёстой, тахих ёстой ч гэдэг юм уу тий. Бидний үнэхээр одоо залуу үедээ өвлүүлэх тэр гайхамшигтай соёлууд явсаар л байдаг. Гэтэ яг яаж гэдгийг мэдэхгүй болохоор бид нар ингээ орчин үеийн урлагаар буюу одоо залуу хөгжмийн зохиолчдод энэ одоо концепцаа өгөөд өөрсдийнхөө агуулгыг өгөөд хөгжим зохиолгоод тэгээ дээрэс нь одоо яг энэ бүжгийн артистуудтай перформансыг хийх одоо яг энэ дээр ингээд галаар хүмүүсийн захидлыг явуулаад өгөөч, галтайгаа харьцаад өгөөч гэдэг энэ бүтээлүүд дээр мань хосолж орж ирдэг. Im Grunde genommen ер нь бол би нөгөө өнгөрсөн жил энэ улсыг хамгийн анх удаага ингээд танаа улстай бол ингээд танилцсанаас хойш бол маш их юмыг илүү хүн гүнзгийгээр бодож сэтгэх болсон. Тэгээд одоо энэ миний бүтээлэр ч гэсэн та бүхэн харж байгаа бах. Хүн ингээд шууд энэ зургийг харангуут нөгөө нэг толгойг ингээ эргүүлсэн байгаа юм шиг энийг харахгүй зүгээр байж байгаа юм шиг ингээ эхлээд харна. Тэгээд сайн харах юм бол энэ зурагч ингээ эргүүлэгдээ тавигдсан байж тээ гэд тэ. Энийг мэдэрнэ. Яг тэр шиг би ингээд энэ оронд ирсэн чинь ингээд харагдаж байгаа бүх юм амар ойлгохын тулд одоо монголчуудын зочломтгой цанг хүртэл ойлгохын тулд ойлгохгүй зүйлүүд бид нар зөндөө байна шүү дээ. Өнгөцгөө харах юм бол яг ингээд гүн гүнзгий ямар учраас ингээд энэ хийгээд байгаа юм хийгээд байгаа гэдгийг ингээд гүн ухаад үзэх юм бол яг жинхэнэ хүний одоо нөгөө байгальтайгаа хамт амьдрах яг жинхэнэ энэ нөгөө газар нутагт одоо байгаль дэлхийтэйгээ ингээд нөгөө хамт ингээд өссөн үндэсний энэ нөгөө юуг нь уг суур одоо онцлогтэй тэр философийг ойлгож чадж байгаа. Тэгээд энүүндээ би айгүйх талархаж байгаа. Өнөөдөр хүртэл энэ үзэсгэлэн дээр хурж ирээл би дахиад нэг шинэ юм ингээд суралцж гин. Тэгээд ингээд ер нь бол өмнө нь бол би хүний нүдэнд харагдахаар ийм баримлын бүтээдэг байсан бол одоо илүү гүн гүнзгийлүү тий одоо философи талуугаа сэтгэллүү ингэж орж гол юуг нь ойлгохыг хичээдэг болсон. Auf etwas zuzugehen und am Ende geht man auf sich selber eben zu. 2019 онд Улаанбаатар хотын төвдлбай дээр Герман болон Монголын урлагийн менежер, куратор, уран бүтээлч хамт зогсож дэлхийд нэртэй уран бүтээлч Йозеф Бойсийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгуулах санаа тэр мөчөөс эхэлсэн. Үзэсгэлэн 12 дугаар сарын 4-өөс эхлэн Чингис хаан үндэсний музейд үргэлжлэн толилуулагдаж 2026 оны 1-р сарын 18-ны өдрийг хүртэл нийтийн хүртээл болж илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрч байгаамаа.